Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч Сувдаа байна. За юуны өмнө өөрийнхөө сэтгэл зүйн боловсролд хөрөнгө оруулахаар энэхүү сэтгэл хөдлөө таны ойлгын сургалтын мөн сонирхож байгаа та бүхэнд талархаж баярлж байгаагаа илэрхийлье. За яагаад үг гэхээр нөгөө монголчууд чинь ямар нэгэн амьдралд нь бүтэхгүй ч юм уу болохгүй ч юм уу юм гарахаар ингээд ламбуу дээр ч юм уу эсвэл ингээд манифест ч юм уу ийм зүйлд айгүй их шинжлэх ухаанч бус гэх үү? Ийм зүйлсүүд ингээд айгүй хандаад байдаг. За энэхүү сургалт маань болохоор миний би 2016 онд Монгол Улсын их сургуулийг төгссөнөөсөө хойш байгууллагуудад зохион байгуулсан сургалтууд дээрээ мөн олон төрлийн ингээд сургалтуудад мэргэжлийн сургалтуудад би ингээд сууж авах үедээ олж авсан юм мэдлгүүд дээрээ мөн сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан үйлчлүүлэгчд дээр маань гарч байгаа өөрчлөлтүүд тэр үед үйлчлүүлэгчдээ өгөхөд даалгавар ямар нэгэн зөвлөгөөний явц тийм даалгавар өгөхөд маш ахиц өөрчлөлт айгүй сайн гарч исэн даалгаврууд гих мэт зүйлсийг юм багтаасан сургалтын агуулгыг ийм оригинал ийм санаатай сургалтын агуулга байгаа. За энэхүү сургалт маань болохоор хүн чинь өдөрт 50 мянган бодлоо гэж 400 төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг гэсэн юм сэтгэл судлалын шинжлэх ухааны статистик тоо баримт байгаа. Хүний сэтгэлийг хамгийн их юм үүмүүлж яадаг, докторгүй болгож яадаг, амьдралыг унгаж байдаг зүйл бол тархиндах үүмсийн их бодол тэгээд тэдгээр бодлуудаас ингээд үүсээд байгаа хүний бие дээр ингээд маш тухгүй мэдрэгдүүлдэг мэдрэмж тэдгээрийг үүсгэж байгаа сэтгэл хөдлөлийн дааврууд байгаа. Тэгэхээр энэхүү сургалтаар та яг өөртөө төрөөд байгаа энэ олон бодлуудынхаа шалтгааныг энэхүү сэтгэл хөдлөлүүдийн үүрэг функц нь яг юу юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй юм суралцах боломжтой байгаа. За энэхүү сургалт маань болохоор нийтдээ 4 бүлэг ийм хичээлтэй. За нэг бүлэг хичээл тус өөр нь ийм янз бүрийн хичээлтэй. Нийтдээ болохоор 14 ийм видео хичээл байгаа. За бүлэг хичээлийн үзээд төгсгөлт нь хийх ийм 5 төрлийн даалгавар байгаа. Нэг ийм сэтгэл зүйн оншилгоо байгаа. За тэгээд нэг mindfulness буюу та үзэх хэрэгтэй ийм цуврал бичлэг байгаа. За тэгэхээр нөгөө ерөнхийдөө агуулгын хувьд бол нэлээд ийм олон төрлийн маш юм гүнзгий агуулгыг багтаасан байгууллагын удирдлагууд, ажилтнууд тэр байтугай шинэ төгссөн мэргэжилтнүүд хүртэл ингээд сургалтанд суугаад ингээд маш их өөрчлөлт, маш их мэдээллийг багтаасан гэж хэлдэг ийм сургалт байгаа. За эхний бүлэг маань болохоор бид яагаад ууралдаг вэ? Бид яагаад баярлдаг вэ гэдэг ийм сэдвтэй. Өөрөөр хэлэх юм бол бид нэр баярлах дуртай байгаад байдаг. Гэхдээ яагаад баярлаад байдгийг, яагаад уурлаад байдгийг, сэтгэл хөдлөл гэдэг чинь юу юм бэ гэдгийг бид нар тэр болох юм шинжлэх ухаанч байдлаар мэддэггүй. Тэгэхээр энэ юуны нэгдүгээр бүлэг сэдвийн хүрээнд сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ гэдэг чинь 1990 онд үүсгэн байгуулагдсанаас хойш ямар замыг туулаад байгаа энэ салбар шинжлэх ухааны хүмүүст өгөөд байгаа ололт амжилт нь яг юу юм гэдгийг маш дэлгэрэнгүйгээр тайлбарсан хичээлүүд байгаа. Мөн түүнчлэн яг энэ сэтгэл хөдлөл гээд байгаа зүйл маань бид ямар дааврууд байдгийг бидний шүлс чинь хоолыг бутлах үүрэгтэй нулимс чинь нүдэнд юм орох юм бол хамгаалах үүрэгтэй гэдэг бидний биед чинь хэрэггүй шингэн байхгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ сэтгэл хөдлөлийн даавруудад бид нэр хөвчлэн дургу байгаад байдаг. Ууралсандаа дургу, гомдсондоо дургу ч юм уу Тэгэхээр эдгээр сэтгэл хөдлөлүүд маань бүгдээрээ юм үүрэгтэй бидний биеийн нэг хэсэг байдаг. Гол нь энэний үүрэг нь яг юу юм бэ? Энэ намайг ямар өгүүлбэл хийхийг шаардаад байгаа юм бэ гэдгийг хүн өөрөө зөв таниад зөв утга учирыг нь олоод сурчих юм бол энэ бол удирдахад их юм амар байдаг. Тэгэхээр яг сэтгэл хөдлөлийг төрүүлээд байгаа физиологи үндэс, тархины бүтэц онцлог, дааврууд, үүргүүд гэдэг энэ бүгдийг бид яагаад ууралдаг вэ, баярладаг вэ сэдвийг бүлэг хичээлийн хүрээнд тайлбарласан хичээлүүд байгаа. За хоёр дахь бүлэг сэдэв маань болохоор сэтгэл хөдлөл ба цөм итгэл үнэмшил гэсэн ийм сэдэв байгаа. Цөм итгэл үнэмшил буюу core belief гэдэг утгатай. Бид нар бол хэний гэр бүлд төрөх вэ? Ямар аав ээжтэй төрөх гэр бүлд төрөх вэ? Хэддэх хүүхэд нь бол төрөх вэ? Бага ангидаа ямар багшийн сургалт хүмүүжилт ор ингээд явах вэ гэдгийг бид нар өөрсдөө сонгодоггүй. Гэхдээ бидний бага насны өнгөрсөн болсон энэ амьдрал маань бидний ертөнцийг харах үнцэг өдөр тутамдаа бодох бодлыг маань тодорхойлдог. Тархины маань 100 тэрбум байгаа шүү дээ. Бид нар ч ерөнхийдөө тархиныхаа 1-3% л ашигладаг гэж
одоо тарих судлаачид үзэж байгаа. Тэнгүүд тэр 1-3% гэж юу гэсэн үг вэ гэхээр бусад мэдрэлийн эсүүдээ холболтыг нь ашигладаггүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол сурсан нэг мэдрэлийн эсийнхаа замыг л бид нэр ингээд ашиглаж дадсан байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр дадах зам хизээ үүсдэг вэ гэхээр бага наснд, өсвөр наснд ингээд үүсчдэг. Тэгэхээр яг үндэ бид нар одоо хэний гэр бүл төрөх үү, яаж амьдрах уу, ямар бага настай өнгөрөх үү гэдгийг сонгоогүй хэрнээ тэр үед авсан бодол, дурсамж, туршлагууд бидний амьдралыг тодорхойлох бодол алдсан байгаад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө танин мэдхүү заавал сэтгэл заслын үүднээс сэтгэл хөдлөлийг төрүүлээд байгаа анх дахь өдөөгч нь бол тухайн хүний бодол байдаг. Гэтэл тэр бодлууд маань бол бид нар сонгоогүй бодлууд байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ хоёр дахь бүлэг хичээлийн хүрээнд өөрийнхөө автомат бодлоо амьдралыг ертөнцийг бусад хүмүүсийг харахад одоо тодорхойлдог болсон энэ цөм итгэл үнэмшлээ яг яаж тодорхойлдог вэ гэдэг юм оншилгооны арга байгаа. За яг энэ оншилгооныхаа дагуу энэ бодол гэдэг чинь яг юу юм бэ? Бодолтойгоо яг яаж ажилдаг юм бэ гэдгийг одоо олж илрүүлэх, трак хийгээд араас нь мөшгөх юм дасгал мэдээллүүд ингээд багтсан байгаа. За 3 дахь бүлэг маань болохоор mindfulness болон тайвшрах аргууд гэсэн ийм сэдв байгаа. За энийг та бүхэн бас юм сонсч ирсэн ч гэж магадгүй, сонсож байгаагүй гэж магадгүй. Mindfulness гэдэг маань буддын одоо шашнаас сэтгэл судлалын шинжлэх ухаанд ингээ орж ирсэн шинжлэх ухааны техник болсон байгаа. Бясалгалын элементтэй гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухааны техник гэсэн үг. За энэ техник маань одоо яагаад маш юм алдартай ингээд байгаад байгаа юм бэ гэхээр бид нар ингээд анх төрөөд бага наснд яаж бичигдсэн байна. За ер нь хүн тэрнгээрээ л ер нь хөвгшрөд өвхөндөө гэдэг одоо ийм нэг юм ойлголттой байдаг байсан шүү дээ. Гэтэл mindfulness-ийг өдөрт 5-15 минут хийснээрээ хүний тархины бүтэц өөрчлөгдөж болдог гэсэн одоо ийм судалгаа яагаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө барууны оронд болохоор одоо аж үйлдвэржилтийн үе эхлээд хүмүүс ийм суугаа ажил ингээд нөгөө хийдэг болсны дараа гүүх гэдэг одоо ийм одоо бид нар одоо бол бид нар ингээд гүүхээр эрүүл мэндэд анхаардаг гэсэн яасан мундаг хүн бэ гэж боддоо штэ. Гэтэл яг аж үйлдвэржилтийн дараа хүн гүүхээр энэ одоо зүгээр яхад ч ингээд нохот хөвгц цайтай гүүгээд ахыг гэд ингээд шоолдог байсан байгаа хгүй юу. Яг энэтэй ижилхэн одоогийн одоо энэ мэдээллийн технологи маш их хөгжсөн, маш их мэдээллийн эрензуунд бодлоо намжааж, ажиглаж, удирддаггүй буюу одоо mindfulness хийдэггүй хүнийг бол ингээд чи mindfulness хийдэг юм уу гэж одоо ингээд цочирдах хэмжээнд ингээд одоо аюугүй сэтгэл зүйн сэтгцийг тайвшруулах байдлыг харах үнцэг бол ингээд дэлхийд даяараа маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ 3 дахь бүлэг сэдвийн хүрээнд mindfulness гэж яг юу вэ? Яагаад одоо ийм сэтгэл судлалын шинжлэх ухаанд том орон зай эзэлдэг ийм арга хэрэгсэл болчоо. Тэгвэл mindfulness-ыг ямар дараалттай хийдэг юм бэ? Ямар техникээр хийдэг юм бэ? Ямар төрлүүд байдаг юм бэ гэдгийг маш нарийн одоо тайлбарлаж оруулсан байгаа. Мөн одоо та бүхэн mindfulness айгүй олон төрлүүд байдаг. Одоо kindness focused mindfulness буюу одоо ийдэг занд төвлөрсөн mindfulness, compassion focused mindfulness гэдэг олон төрлүүд байдаг. Энд чинь болохоор compassion focused mindfulness гэдэг одоо юм 6 бүлэг mindfulness-ийг хийх дарааллыг одоо та бүхэн тайлбарлсан байгаа. За 4 дахь бүлэг хичээл маань болохоор харилцаан дах сэтгэл хөдлөл гэсэн одоо ийм сэдв байгаа. За ерөнхийдөө бол бидний өдөр тутмын амьдралд бидний хамгийн их өдөөдөг зүйл бол нийгмийн харилцаа байдаг. Гэтэл харилцаанаас бид нар зогтож болдоггүй. Бидний сэтгц чинь харилцаанд гэмтэж, харилцаанд төлөвшөж, харилцаанд идэгжээдэг. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь энэ харилцааг бид нар сургууль байдлаар ингээд зөвөр ашиглаж сурах, өөрийгөө зөв танин мэдэх юм нөгөө шаардлагатай. Тэгэхээр нийгмийн харилцаанд орохдоо бид нар ерөнхийдөө бол ийм бусад хүмүүсийг өдөөгч байдлаар тодорхойлдог бидэнд ийм тодорхойлт автомат итгэл үнэмшлүүд байдаг. Тэрийг бол та бүхэн 2 дугаар бүлэг дээр тодорхойлоод оншилчин. За тэгэнгүүт яг тэр тодорхойлсон оншилсан дээр үндэслээд танд яг ямар төрлийн гэмтэл байгаад байна вэ? Тэр гэмтлээ ерөнхийдөө бол эдгэх одоо таны ашигласан арга гэх юм уу? Та өөрийгөө хамгаалахын тулд та өөрийгөө тэр гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар төрлийн хамгаалах механизмыг та ингэж ашигласан бэ? Тэр хамгаалах механизм маань одоо хамгийн анх ашигласан
хамгаалах механизм маань ихэвчлэн бидний зан төлөв болж юм төлөвшөх шинжтэй байдаг. Тэгэхээр бид нар дандаа л нөгөө сурсан хамгаалах механизмаараа одоо тэмцэх хамгаалах механизмтай уурлаж түрэмгийлдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо харилцаад сурсан байдаг. Тэгэхээр яг энэ 4 дахь бүлэг хичээлээр танд ямар сэтгэл хөдлөлт хамгаалаад байна вэ? Тэр маань ямар хамгаалах механизмын илэрлэл вэ? Тэрийг яаж ажиглаж удирдах сурах вэ гэдэг одоо ийм агуулгыг багтаасан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд одоо хамрагддаг зөвлөгөөнд явдаг ингээд нөгөө хүмүүсийн хувьд бол 10-аас 12, 15 хүртэлх уулзалтанд одоо ийм сурдаг агуулгуудыг ерөнхийдөө бол ингээд сэтгэл хөдлөлөө таниад, нэрлээд тэрнтэй холбоотой бодлоо ажиглах те ийм ингээд дарааллыг харуулж байгаа. Ерөнхийдөө нэг 10-аас 12, 15 хүртэлх уулзалтанд сэтгэл зүйн зөвлөгөөнд үр дүн гардаг ийм агуулгыг энэхүү сургалтаар ингээд багтаасан байгаа. Тэгэхээр та бүхний сэтгэл зүйн боловсролд те нилээдгүй шинжлэх ухаанч бас ингээд цогцоор нь харж байгаа ийм агуулга байх байхаа гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр хэрвээ та бүхэнд энэ агуулга ингээд таалагдчих байх юм бол энэхүү сургалтанд хамрагдаж сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлэхийг уриалж байна. За энэхүү танилцуулга бичлэгийг маань үзэж сонирхсанд баярлалаа.